Сайн байна уу? Бүгдээнд нь өглөө өдрөөрөө мэндийг хүргэе. За яг одоо та бүхэндээ хөрхий дүү цахим сургалтын төвийн мань зүгээс эргийн онцөг буюу уншлагын дасгалыг та бүхэнтэйгээ сурагч та бүхэнтэйгээ хамтдаа ажиллахад бэлэн басан байна. Тэгэхээр ерөнхийдөө бол багш нь 7 хоногт 2 удаа YouTube хуудсан дээрээ эргийн онцөг ба тогтмол хийгээд явъя. 9 сараас эхлээд гэж бодож байгаа. Тэгэхээр та хэд маань хөрхий дүүг маань subscribe хийгээд бичлэгээ хүлээж авахд хангалттай ахнэ. За тэгэхээр энэхүү эргийн онцгийн маань гол зорилго юу гэх юм бол аливаа нэг гадаад хэлийг сурч байгаа тохиолдолд бид нэр тухайн хэл дээр унших дасгалыг ажиллаж чадах юм бол академик түвшинд илүү сайжрах боломжтой байдаг. Тэр жишээ нь топик 5 6 оноо зорж байгаа сурагч нартай бол би байнга сануулж санал болгодог. Тэр зүйл маань юу гэх юм бол солонгос хэл дээр заавал ном уншаад үзээрэй. За нэг 10 орчим бат ном уншчих юм бол ер нь баталгаатай 5 болон 6 оноо авъя шүү гэж байнга хэлдэг. Тэгэхээр та хэд маань энэ зөвлөгөөг маань дагаад ном уншиж чадахгүй байх юм бол ном хэтэрхий зузаан байх юм бол эсвэл Монголд ном олдохгүй байх юм бол ядаж хөрхий дүүгийнхаа YouTube сувагтайг хамт манайхаа байнга уншлагын дасгалыг үзээд сонсоод яваарай гэж хүсэж байна. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө уншлагаараа хамт таарцгаая. За энэхүү жижиг их бичвэрийг багш эхнээс нь 2 удаа уншина. Бүгдээрээ маш сайн анхаарлаа төвлөрүүлээд эхнээс нь надтай хамт нүдэн уншлага хийгээд яваарай. За эхнээс нь харцгаая. 구월에는 더 많은 행복이 가다올 수 있기를. 미래에 대한 불안보다 현재 할 수 있는 일에 집중할 수 있기를. 인생이 마음처럼 되지 않더라도 자신에 대한 확신을 품고 전진할 수 있기를. 덜 흔들리고 다 견고해질 수 있도록. 자잘한 실수로 너무 지무래하지 말기를. 괜찮다고. 더 잘할 수 있다고. 잘 해낼 거라고 응원해 줄 수 있기를. 당신은 멋있게 이루어낼 수 있는 사람이니까. За ерөнхий агуулгыг хэрвээ 100% сайн ойлгохгүй байх юм бол бүгдээрээ дэвтэр дээрээ бичиж авч байгаад ч юм уу тэмдэглээд орчуулах бүрэн боломжтой. Тэгэхээр амарсан багшийнхаа уншиж байгаа хэсгийг хид удаа давхар сонсоод үзээрэй. За сүүлийн удаа эхнээс нь уншия. Энэ удаад хурдаа жоохон нэмээд унших болохоор хэдүүлээ дахиад сайн анхаарлаа төвлөрүүлээд эхнээс нь маш сайн нүдэн уншлаа гэдэг аваарай. 9월에는 더 많은 행복이 가다올 수 있기를. 미래에 대한 불안보다 현재 할 수 있는 일에 집중할 수 있기를. 인생이 마음처럼 되지 않더라도 자신에 대한 확신을 품고 전진할 수 있기를. 덜 흔들리고 다 견고해질 수 있도록. 자잘한 실수로 너무 지무래하지 말기를. 괜찮다고. 더 잘할 수 있다고. 잘 해낼 거라고 응원해 줄 수 있기를. 당신은 멋있게 이루어낼 수 있는 사람이니까. За ингээд өнөөдрийн жижиг уншлагын хичээлтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Эргээд бүгдээрээ дараагийнхаа уншлагын бичлэг хичээлээр эргээд олцгаая.